За сайн байна уу? Та бүхэнд өнөөдөр ямар амгалан ялтаж байна. За тэгээд бүхий л ард түмэнд хандуулж хэлэх үг гэвэл өнөөдөр. За надад одоо заримуд нь бол одоо их олон хүмүүсд дэмжиж байгаа, дэмжиж тусалж барчмын өдөр бол одоо надад яаж нөө гэдэг үл чат юм уу? Утсаар ингэж холбогдож надад болгож тохиолж хүмүүсд маш олон байна. Тэгээд энэ хүмүүстэй бол та бүхэнд бүгд баярлж байна. Тэгэхээр нэг хэсэг бас одоо буруу ойлголттой хүмүүсд гарч ирээд байгаа. Энэ хандуулж өнөөдөр бичлэг хийж байгаа юм. Одоо энэ дэндээ ямар ял хийсэн байлгүй тэгмээр л ингэж одоо ингэж хардаас нь хийж байгаа юм уу? Бүх юм эзэмшиж байгаа гэсэн иймэрхүү юм ярьж байгаа. Тэгэхээр энэ нь хандуулж хийж байгаа. За миний хийсэн юм гэвэл орчмын жилүүд одоо улсаас ураалаад байдаг газар нутгаа хамгаалах гэсэн энэ төрлийн бодлоготой чинь зохицож хийж байгаа юм аа. Газар шараа хамгаалсан. Энэ бол яг хэмжээ төрөөгүй байх. За бас нэг нь хүний эрхээ дээдлж, хүний эрхээ хөөцөлдөж явсан. Эрх ашгаа хамгаалах гэж тэмцэлдэж явсан. Ийм л гурван зүйл байна. Өөр миний яг хувь хүнд бол одоо юуцсан. Миний хувь хүний ашиг тустай холбогдсон зүйл гэж юудан байх. Би хөөцөлдөх зүйлийг алга байх. Тэгэхэд өнөөдөр харин ингэж явсараа байгаад эрх ашиг алдаад харин хөөцөлдөх юмтай болчиход байна. Над нам төр болоод төр засгийн эсрэгцэн зүйл байхгүй. Тийм тэнхээ залах. Хамгийн наадтай бид хүний эрхээ бас алдчихад үг хэрэглэгч үг хэлэх эрхчгүй явж байгаа усуд. Тийм тэнхээ байхгүй. Тийм санаач байхгүй. Бидний зөвхөн энийг зөвхөн нутаг дэвсгэл дээр эрх тэгшэр оршин тогтнохыг бодсон би. Тэрж энэ усад арчлаг гэдэг юм байдаг тэр хөрвөл. Энэ бүх юм эрхтэгч байх ёстой. Эрхтэгч гэдэг юм байдаг тэр бол хүний эрхийг дээдлэх ёстой. Ямар ч өнөөдөр энэ арчлаггүй байдалд орохооргүй. За ерөн тэгээд өдий олон хүн надыг бас дэмжиж байна гэдэг ямар учир вэ? Нэг тараачаас тусны үйл хэмжээ хүмүүн тараачаас төр гүрний учраа гэдэг. Тийм. Тэгэхээр энэ нам бол зарим үед буруутчина гэдэг. Энэ төр гүрэн бол буруутчина гэдгийг бол илэрхийлж байгаа юм. Тэгэхээр өдий олон ард түмний ашиг тусад нь холбогдсон зүйл байхад энийг яагаад шийдвэрлэж өгөхгүй? Бид шиг ингэж үнэн хэлсэн хүнийг яагаад улам ялтан болгоод байдаг? Тэр төр засаг нь энийг мэдгүй байж магадгүй. Тэгэхэд энэ орон нутгийн засгийн юу хийж их вэ? Энэ бүхнийг бол хайхурдгүй явж өнөөдрийг ард болоод өстой харин жинхэнэ төр гүрний хооронд ийм зөрчил мөргөлдөө хаагцл гаргаж байгаа. Энэ нам засаг болоод төр гүрний доройтлог очиж байгаа нь хин. Би харин энэ төр гүрний стандаар өөр өгч байна. Юу ч мэдэхгүй явж байгаа. Энэ нам засгийн би хайрлаж байна. Тэндэн би энэ одоо хэлж байгаа. Хэзээ тэр илжирмал ёс суртахуйтай, илжирмал үзэр санаахтай. Ард түмнийг бид нь дээрээс сууж уднаа дарж болно. Эднэсийг яана гэсэн ийм үлдэснээр явбал энэ манай энэ төр гүрэн харин нам засаг харин ямар хэмжээнд хүрнэ гэдгийг энэ дунд нь юм хийж байгаа дараа ноёд харин анхаарах ёстой байна. За ард түмэн чинь чамд эсрэгүүч чинь ард түмэн чинь чамайг болохгүйг нь хэлж байна гэдэг бол энэ бол маш болохон байсан гэдэг нь илэрл байна. Харин биднээс энэ үйл ажиллагаа энэ нэг зүйл болохгүй байгаа юм байна гэдгийг харин сэтгэж бодож энэ бүхнөө залруулж ингэж байх ёстой. Энгүү сая бүх юм чинь зохицолсон сайхан байдгийг. Тэгэхгүй энэ янзаараа ингэж мөн бүх юм одоо ингэж өөрийнхөө санаагаар ингэж хийдэг дэр хөрвөл юу болдог вэ? Харин өөрсдөө толгой даахгүй л болж магадгүй ба. Ялчран доройтоод бүх зүйл өөрийнхөө санаагаар хийчихсэн. Бүх зүйлийг дарангуйлаар шийдвэрлэчихсэн. Ямар ч арчил гэсэн юм байхгүй. Хүний эрх гэсэн юм байхгүй. За би хэдэн өдөр хөөцөлдлөө. За миний энэ юмыг хардаас нь хийчихсэн байна. За би өнөө ёёлын утсаваад нэг тэгд нь утсаваад
Заалдлаа. Тэгсэн чинь харин өөдөөс надаас илүү мэдэж байна. Чи янжинд болом уу? Тийм. Хамаг тэр үүдэн дээр чи харж байгаа хүмүүсүүд л зүгээр дотоодын амралт болж байна. Чи амар дуу биш хамаагүй шүү дээ. Ингээд хэрэглэх автомс байхгүй. Надаас илүү мэдэж байна миний байдал. Үнэн ёс гэж байдаг юм уу? За би дээшээ заалахаар явах хэд үүдэн дээрс нь цахаа сууж байгаа. Би хаач үнэн ёс юм уу? Хаач хэлэхгүй. Ийм хүмүүсүүд. Энийг л ингэж шийдвэрлэхгүй шүү. Би асуусан зүйл гэвэл юу байна? Юу гэж миний имийн хар дансанд оруулж их юм бэ? Хэзээ жохом гаргаж өгөх юм бэ? Энийг хэн хамаах юм бэ? Би зүгээр Монгол улсаа нэг яваад ирье. Ийм ингэж тодорхой хэлж тодорхой асууж. Тэгэхэд би мэдэхгүй. Энэ л дээрээс ирж байгаа зардаг. Ийм л нэг. Дээрээс нь жохом хаанаас ирж байгаа юм? Тэгвэл би дээрээс асуухаар явъя гэдэг надад дэше явуулахгүй шүү. Ийм хүмүүсүүд. Ингэж учраа явдал шийдвэрлэлүүд ихгүй шүү. За би надыг насаар нь хойрох шүү. Насаар нь тэр хар дансанд хийхгүй шүү. Гэхдээ хар дансанд хийчихлээ гэдэг юм амьддаг гэнэ амьддаг. Аль нэг өдөр би мөн энэ үнэн зугаалаа болох. Арчдаг уу? Энэ хүмүүсүүд үнэстэй жинхэнэ яаж нэг дараг болсон юм гэдэг. Юм хийх нь хэзээ тийм. Станерэн одоо юу гэж хэлнэ вэ? Нэг л үгээр бол тархин ажиллахгүй хүмүүсүүд байна. Юу ч чадахгүй хүмүүсүүд. Ямар ч мэдлэггүй хүмүүсүүд. Засаг захиргаанд ажиллахаар хин хэр хэмтэй юм нэгч байхгүй. Хэзээ бэвинэ хуурчихсан. Энэ ийм үйлдэлүүд явах ажил үйлс ийм үйлдэлүүд явахаас өнгөрч ирсэн шүү. Энэ цаг үе чинь. Өдөө олон хүн надад дэмжиж байгаа байхад аль нэг өдөр ганцхан янжинд дулмыг хараад хэрэг төрөхгүй байхаа. Нэн одоо янжинд дулм ганц ирэх өдөр хаа. Би өөрийнхөө төлөө хэлж байгаагүй шээ. Харин би энэ төр гөрний төлөө санаа ширч. Аль нэг өдөр энэ янзаараа байв. Энэ намын төлөө санаа ширч. Аль нэг өдөр бас энэ янзаараа байж юм. Харин нэг арга болоод төр гөрний их зуралдан гарах магадгүй би санаа ширч. Сануулж хэлж юм. Би яах вэ? Ганцхан надад ч ингэ хараад суuna. Эд зөв юм хийж байгаа надад харах учир байхгүй. Би заалтахаас яах учир байхгүй юм аа. Би хэрвж буруутсан бол надад ягаа авч хорчихдаггүй. Юунд үүдэн дээр хараад ингэ сууж байгаа юм. Юунаас айж их юм? Ямар муу юм хийсэнтэй айж их юм? Энэ бүхний биелэл энэ арга томонд хэлж өгье. За таахында баярлалаа надад дэмжиж явдаг таахында. Дээрээс нь Ши Жинпин төрөлөгч ахчил хүний эрх энэ талаар бол бас их хойл энэ бүхнийг бол их одоо жигтлэлт хийнэ гэж байна. Тэгэхэд энэ дунд нь энэ дарга ноёдод ноён суталтай энэ дарга ноёдод бол юу хийгээд байгаа юм гэдэггүй. Дээшэн задлгаар явахгүй. Дээшэн задлгаар явбал удаач гарч. Дээшэн задлгаар явахаас хагаад үүдэн дээр нь харж суу. Энэ жохон юу хийгээд байгаа юм бэ? Ингэж байвал энэ засаг болоод ард иргэн дундаан бол маш их зөрчил гарна. Харин тэрнийхээ оргонд надыг сахаас ухах оргонд тэр олон хүний бүх чадлаараа дарамгуулахын оргонд арга түмэн чигээр дарамгуулахын хооронд энэ жохон юунаас болж байна гэдэг үндсэн шалтгааныг нэрж аваад энийг ингэ шийдэх ёстой байгаа шүү дээ. Энгүү сая нийгэм ард иргэн төр гөрөн эй зогсолтой сайхан амьдарч чадна. Тэгэхгүйвэл энэ бүх зүйлүүд одоо буцаж цаашаа хандах зүйлдээ цагтаа бол орж байгаа юм. Би ганцхан өөрийнхөө төлөө ярьсан үг байхгүй. Би өдөрчд үгүй. Бүхий л нийгмийн энэ муу мухай болгоныг л би ингэж илчилж явсан. За тэгэхээр энийг нь бол ямар ч сайхан шийдвэр гаргадаггүй. За яавал энэ төргөрнө нийгэм нийтийг ард иргэнэ сайхан амар тогтоо амьдруулна гэсэн бодол эднүсний байдаг чгүй. Орон нутгийн засаг барьж байгаа нэгдвч гэсэн.
Өдөртөө л хий хоосон юм ярьж, худлаа үнэн юм ярьж, араажууд хэлбэс бүх зүйлээр хүний нүдийг хуурсан юм. Үгүй шүү, арга ирэх чинь тэнэг биш. Өөртөө бүр юу болж байгааг мэдэж байна. Тийм ч үйл жохолгүй байна бидэнд. Бидэнд тань үнэн юм хэрэгтэй байна. Үнэнгүй учраас явдлуудыг шийдвэрлэж, үнэн сайхан амьдрал, сайхан ирээдүйн хэрэгтэй байна. Бидэнд тэр худал хуурмаг юм бол ямар ч жохол байхгүй байсан. Чигэж тийм худал хуурмаг юмар далдалдаг цагийн өнгөрсөн. Бүх зүйлийг харин яаж хийвэл зөв байна гэдгийг бодох ёстой. Тийм цаг үе ирчгээд байгаа. За өнгөрсөн нийгмийн тэр манайсын аав ээжийн үеийн тэр номхон дорой тийм арга иргэнүүд биш болсон шүү. Энэ юмыг ингэж сайхан бодлох хэрэгтэй байна. Бүх зүйлүүд ондооноор ирсэн байгаа. Хүний үзэл санаанаас эхлээд оюун санаа, оюун тарих нийгмийн хөгжилтэд дагаад бүр хөгжсөн байгаа гэдгийг мэдээрэй. Ямар юм ч гэсэн үндснээс нь шийдвэрлэхийг бодъё. Би одоо ингэж гойх хэмжээнд хүрч. Тэгэхгүй бидэнд хийдлээ алдчихад өдөртөө тэр сайхан манай зарим хүмүүсд бас их сайхан энэ сайхан нийгэмд ингэж амьдарч байгаа гэж хэлдэг. Тэр сайхан нийгэмдэр тийм сайхан амьдарч байгаа би ингэж үг хэлэхэргүй. Би юу хийж вэ? Би хийдлээ алдчих юм. Эцэн бадагаа шингээж чадахгүй. Ямар сони юм гэдэггүй. Хэзээ хүнийг дарангуйлалаар л үзэлцдэг. Би бол ноён. Энэ ардууд бол боол юм гэж боддог байхаа. Чигэд боол ард болоод ноёдууд нь боол болоод эзэнтний тийм овор суртлаа байгаа болохноор ийм харьцаагаар байгаа болохноор наазахтаа хийж байгаа хүмүүсүүд нь энэ засгаа атгаж байгаа. Дунд нь юм хийж байгаа нөхдөөр энэ дарга ноёдууд энэ өөрийнхөө юу хийх ёстой, ямар цаг үе болж байгаа энийг ч мэдэрч чадахгүй болчихсон. Мэдрэхгүй юм хүмүүсүүд. Юу ч бодлох хэлэх тарихгүй гэсэн үг нэг үгээр хэлвэл. Ийм хүмүүсүүд энэ засгийн ажлыг хийчих гэмээр ямар ожиг гарна вэ? Ямар ожигтой юм гарч ирэх вэ?